Гэсэн ч арч байгуулахад нийтэн гэдэг эрх чөлөөгөө алдаж нууц нь нэвчлэх хэрсдэл дорно гэдгийг ойлгоно. Хэрв хэн нэгэн түүний нууц чадварыг мэдчихвч аимшигт үхэлд хүргэж мэднэ. Аюулгүй бие даасан хിവэр байхыг хүссэн тул тэр эргэлзэн. Юулийн түүний тэнийг эзлийг анзаараад учрыг нь шууд асууна. Эрчтэйгийн ийм төстэй царайд үгүй гэж хийж чадахгүй тэмцсээр тэр төмөр соёо халдлагын тухай цорхлыг дурдан тайлбарлахыг оролдоно. Тэр хэрэг явц олон улс төрийн гэр бүлийн дунд эмх цан бараагүй байдал үүсгэсэн ч харин ч түүнд амар амгалан гарчирсан гэж хэрнэ. Тийм учраас тэр тэдэн шиг амьдрахч. Тэдний шиг хүмүүст өөрчлөгч хүсэлгүй. Юусингийн зэрэгцүүлэлтэд баг зэрэг гондогч тайван байдлаа хадгалж өөртөө төвчээр хангалттай гэвчээ хизээд ажиглах цаг үеийг гин. Яа маршал Асраскар хот бодлон тойрон ирэлтэн. Маршал Дайчин гэдэг үнэндээ юу гэсэн үг вэ? Авиас гэж чухам юу вэ гэдгийг тэр хэрэгцүүлнэ. Арт түмний хамгаалах хөстэй хүмүүс эрх мэдлээ уруулан ашиглаж араатнаас байнга айн амьдардаг. Жирийн хүмүүсийн амьдралыг усан хүндрүүлж байгаад тэр уурна. Түүндээ нэмээд өөрийгөө сул дараа мэдэрч тэр агшин дээрээ хүчрэхэг болж усан дэш гарна гэж тангарахна. Яг тэр үед статус цанх гарч ирж өндөр зэрэглэлийн бяцлахлын авиасыг амжилттай хосны мэдэгдэн. Мэдээллийг хараад яах тэрэлцэжгүй. Тэр дараа усхан нэгхэн. Төдий олон өдрийн дараа яэн эцэстэн гэртээ иргэн. Яа түүнийг харангуудаа тэрвэрлүүн шууд гүйж ирээд чанга тэрвэрнэ. 20 өдөр эзгүй байгаад ирэхэд нь хичээрэг харагдаж байгааг тэр тоглоомоор шолон хэлнэ. Яин нөхгүйгээр дүү чинь одоо маш алдайч болдоо гэж бахархан хэлнэ. Үүнийг сонсоод ёо баярлан өсрөхөд эгчийнхээ баяр хөөргийг хараад тийм ч мишэн. Эгчийн навиас сэргүүл тэр бас маш алдайчин болно гэж тийм дотроо бодно. Төхөрөхэд болохондоо эгчийнхээ авиасыг хөхсээр байхаа шийднэ. Баяр тайвширсны дараа ёо үсийг нь заавал заснаа гэж зүтгэн. 20 гаруй хоног үсээ ургуулснаас болж тэр гуйлгчин шиг харагдаж ирсэн юм. Одоо маш их дайчин болсон болохоор гадаад төрхөө илүү анхаарах хэрэгтэй. Үсээ засуулахаар суугаад тийм бүрэн тайвширна. Олон жил загвараар зассан эгчтэй бүрэн итгэн. Эгч нь хайч чадвар хоцоор тийнийг дурсамжийн давлгаа автна. Аав ээж нь нас барснаас хойш эгч нь түүний үсийг тасраашгүй засаж ирсэн юм. Бага байхад зодоож ирэхэд нь эгчийнхэн гарч чичрэн үсийг нь засаж ирснийг тийм санана. Эгч нь эмзэгт оч гэж гуйсан ч мөнгө байсан тул шархаа цэвэрлэж баахан тулд үсийг нь бовн тарьж өг гэж тийм ятгсан. Тэр үед эгч нь найсандаа хайжаа унгаж үйсэн. Ахтай эцэс төсгөлгүй идэвдэ өшгөө мэдрэсийн хүч байсан гэж хүсэж илээ. Тэр амтан бол дахан түнд уншиж өгдөг байсан үлгэрийн амтан ажээ. Өшгөө мэдөөц гимплээсээ бараг тэр даруй идэвдэг инжлэх чадвартай гэдэг. Тэр үед тийм үнд огт итгэдэггүй байсан. Гэвч одоо тэр үлгэрүүдийг ирхэн санаад өмнө нь хотдож асан зөрөгт ертөнцийн намаагүй очиж байгаа. Хууцуудыг нэрвүүлэн өшгөө мэдөөцийг хайж бараг тэр даруй олно. Нонд бичснээр энэ амтан бол эвгүй хавьяастай усны араатан бөгөөд өгшин нуур гэдэг газарт байдаг ажээ. Энэ нэр тэнд нэгэн бодол төрүүлнэ. Хэрэг тэр энэ эдгийг хавьяасыг хууч чадвал дахин гимтлээс айхаа болох ба юу ч эцэстэн түүний төлөө санаа зовхоо болох юм. Сониудсан юуны номыг ширтээд баахан өтгөрийн яг тэр амтныг хараад чирдэн. Тэр өтгөрөө зүгээр зохиомод биш байсан тушаашин. Гэсэн ч юуи үсийг нь дуусгахаар тийнийг талны өмнө буцаан татна. Тэр орой тийм өрөөндөө уншиж сууж дайчдад тусгаашин зориулсан биеийн шин тасгалын нарыг сарна. Энэ нар хүй шаттаагаар ахдаг. Анхан шатанд арсыг бишжүүлнэ. Дунд шат болчин сүү шат ясыг чангаруулна. Туршиж үзээд энэ шин нарга нь хуучин аргуудаас хамаагүй хурдан ирж хүч шингээж байгаар тийм шүүд ойлгоно. Агцаа улам нэмэгдүүлэхийг хүссэн тэр дунд зэргийн араатны цасны нэг шиг ухаа шийднэ. Уумагч шингээ хурдан 3 дахин нэмэгдэнэ. Энэ агцыг хараад тэр гэртээ дадлаа үргэлжлүүлж хүлээх хугацаа дуусмаас өвчийн нуурлуу явахаар төлөвлөнө. Авиас хол хүлээхийн хугацаанд 30 хоног болохоор тийм хорон санаатай инээмсэглэн өшгөө мэдүүзийг олж эдгийх авиасыг нь холох дараагийн алхмаа аль хэдийн бодож байна. Маршрын ордонд шаутинийг өгтөн тэр юусэнтэй уулзахаар ирсэн гэж бодох боловч тийм нэг юм хождож авах гэсэн гэж хэлнэ. Цэвэрхэн хувцсыг нь анзаараад шие дотроо тэр одоо хамаагүй царайшаа харагдаж байна гэж бодно. Хүлээн авах хэсэгт хүрээд тийм өхийн нуурын газрын зураггүй. Хэдэн минут хайсны эцэст шоо зургийг олж хартуулна. Тийм түүнийг харамч хүчрэхэг авиасуудыг хуулна гэж бодоод царайд нь хорон инээд тодорно. Зургийн хаа мөнгийг төлөөд чимээгүй хүн зарсан газар руугаа хөдөж тэр дахиад хог төхөөр явж гинөө гэж гайхсан шог артаа үлдээн. Явж байг нь хараад шав санаа зовнил автна. Ижид маршалтай ачид хүртэл арай ядан амьд гардаг. Аимшигт усны араатнаар дүүрэн өшийн нурагч нь аюултай тухай эцэгтийнхээ сануулгыг тэр санана. Одоо шие санаа зовхгүй ээж ядна. Түүнд ямар ч гай зовсон хүчрэхгүйсэн гэж хүснэ. Өшийн нуурт хүрээд тийм эзгүй эмх зам бараагүй байгаа шин дүр төрхийг хараад цачиртна. Хоосон шуурхтай уур амьсгалын хүчрэхэг авиас энд хүлээж буйд улам итгүүлж аюул хэдий ч дайрч болцсоог сүрмэн нам гүмэсэн мэдэн. Тэр даруй усны мангас гэрчирж буйг тийм харна. Тиймээс тэр үл үзэгдэх чадвараа хасааж одоохондоо аж ирсхаа шийднэ. Илүү сайн харах цэвэр өөлийн оргил өөдгүйхтэй мангас гарч буяг тэр газарт нэг охин нэг өвөн шихвэр ашиглан өсрөө шомбож буйг анзаарна. Ойртож хараад тэр бол юужин өвөн хамтрагчийнхаа хамт байгааг ойлгоно. Тэд хоёр агаарт өсөрч мангасаас өдөгдсөн аянгийн цавчтаас арай ядан зайсхин.
Юужийн гартаа нэгэн авдрах тусан байна. Царайнаас нь харахад тэд амьд гарна гэж бодоогүй нь шүү дээ. Дэд зэрэгчдийн мангас тэднийг зарихаар амаа ангаа хошинд тэдийг цавтаа уснаас мултарч гарна. Бүрэн ядарсан юужийн орцоо хат дээр онож жижиг мангасын сүрэг ардан дүүрэн ойртож өг мэдлэхөө. Юужийн гоцорч буйг хараад тийм өөр арахгүйгээ ойлгоно. Хурдны амьяасаа ашиглан тэр гясхийн ураг ширхийн. Тийм түүнийг хамгаалахаар цохиж өгөхөд бэлэн тэмүүлнэ. Юужийн мангасуудад баригдахгүй гэж шийдэн завсардгүй гүсээр байна. Нэг мангас нь бараг гар хүрэхээр төхөд өвөн хамтрагч нь хашгирн эзэгтэйдээ боломжлохыг сануулна. Яг тэр агшинд юужийн мангас руугаа эргэж нүдэн анин нууц царцгаасан. Дух дээр нь гэрэж цэцэг тодрон гарч ин. Гарт нь ижд бий болно. Үс нь ягаан өнгөтэй болж эргэн тойронд нь ягаан эрчмийн дархиун нэрвэжтэн. Нэгж агшин даалга болж мангасыг эргэлзүүлээд агааш дахин тодрон гарч ирж дайсан суугаа гойсгоос ширтэн. Тэр огт эргэж цэцгүй мангасыг хоёр тал болгон цавчна. Холоос ажиж байсан тийм ухраан толгоогоос хэсрэн өөрийгөө тэнэг гэж бүтлэн. Энэ бол түүн шиг шинхэн дайсны хизээч дийшхэргүй тулаан байлаа. Юлингийн дөнгөж хэрвсэн тэр урдаг түүнийг үнэхээр цачиртуулв. Ойрцоо хат дээр чимээгүй завсаад тэр замд нь таарсан мангас бүрийг ил дээр амархан цачиж харна. Тэр мөчид түүний хүчинд эргэлзэж байсан бүхэн нь айршина. Юлин бол төснийхээ оргиж төрсөн жинхэнэ ижид маш их дайчин нэжд. Нөөц зурсгаа асаахад тэр дамагт дайчинтай бараг энэ зэрэгцэн. Эргэн тойронд нь хідэн 10 мангас хүч хитэх бөгөөд тийм шиг 10 хүнч түүнийг дийлдэхгүй. Гэнт нөөрийн мангас дахин босч өвгөний хүлийг асар том эрүүгээрээ зовчно. Амтан түүнийг залхихаар затахад тэр эрдэн рүү хашгирэн зүгтхайг ухуулна. Тэр нөөц урьдчилан удахгүй тарах гэж байгааг сануулна. Хэрв тэр амьд гарч чадахгүй бол унсан 10 нөхрийн хүч дэмий болно. Ялангуяа ажаасан эрдэнэ нь маш чухал учраас. Үүнийг сонсоод тийм өстөр 10 хүн өсөн гэдэг цачиртаж ийм масэр их хэрсдэр хүлээхээр ямар эрдэн байна гэж гайхна. Өөр аргагүй нэрхэнд юужин оёртой хаднаас мангаснаас хол тийм зогсч би хадлуу гэсэн. Тэр дөх дээрх цэцгэн бүдгэрч урлагн тарч байгааг анзаарна. Ядарсан тэр эрдэнэ хажуудаа тасаар газар тунана. Тийм эрднийг үзэхээр гараа сонгоход юужин сольсон салдуугаар түнд бүх үргэж санаална. Тэр байждаач ийм харамсалгийг хараад тийм болохоос бодохгүй гэдгээ батлаад түүнийг энэ самуунаас хол аюулгүй газар руу авч явахаар шийднэ. Түүнийг зөөшгөн гартаа өргөж аваад ойролцоо хагуу руу явж болох эсхийг асууна. Тэр чимээгүй байхад тийм үнийг зөвшөөрсөн тасаад түүнийг чимээгүй хүмүүст явна. Ахууд юужин ядаргаа шархнаасаа очиж тийний нүмерхт ороод сууж дулаацаар гүн нойрсон. Түүнийг ажиж сухтаа тийм нүдний хажуугийн жижиг мингинээс нь бусдаараа ичтэйгээ ямар их аж соныг анзаарсгүй өнгөрч чадахгүй. Зөнгөөрөө тэр мингийг арч хий затах боловч хөрөөнд хүрэхэд хөдөлгүй хатаа тань төвшөөрж ирнэ. Хідэн цаг өнгөрсөн ч юужин сэрсэнгүй хിവэр тийм тэр хэдий бос тулуун тохиолох гэж гайхна. Хажууд нь тонгоо суугаад царайг нажин. Гэвч тэр сүр явхад цачингинт басна. Юужин эцэст нь хөдлөн өвдсөөр удаанаар нүдэн нээн. Цацсан тэр тийнээс намайг та орсон гэж асан. Тийм үнийг таахгүй өнгөрөөж зүгээр дэрэгдүүр өнгөрч явтаж таарсан хэрэг гэж хотож хэлнэ. Нүмерөөгийг нь цэвэрлэж түнд талгасны эцэст буцааж өгнө. Тийм нүмергөө өмсөхөд южин үхийн нуур руу ганцаараа зүрхрэн ирсэн зэргийг нь магтаж. Ямар ч байсан түүний маш ихийн ордонд эсвэлгээр дотроо тангарахна. Гэнэт ямар ч тохиогүй тэр гэрд бөмбөлөгдөж тэнийг цачаана. Южин түүний цацсанд инээмсэглэн үүнийг гэрлийн чулуу гэдэг. Гэрэл хадуур цасдаг хэрэгсэл гэж тайлбарсна. Тэр үүнийг тийм амархан гаргаж ирснийг хараад тийм цачиртна. Южин түүний санууж зан санирхан эдгэх уусмалаа ууж дуусмагц бүдийг тайлбарсна гэж амжина. Тэр уусмалын нөлөө орохыг чимээгүй хүлээж явахад тийм бодж тавтана. Энэ нь орон зайцгийн авиас байж мэдхийм гэж тунгаана. Гэвч түүний бүртгэгдсэн авиасуудын дунд орон зайтай холбоотой юм огт байгаагүй санана. Эдгэрчтэн дуусмагц тэр гинт тийний хүлийг зөөлх хүмүүсүлэн босхойг хийж эдгээр эдюнаас гарсныг мэдхийг хүссэнийг нь сануулна. Дараа нь тэнэг гартаа хурж автаж нөгөө гартаа жижиг ууд авна. Тийнийг гайхшруулна. Тэр ууд бүхэл автрыг нэг авшин шингээж авна. Тэр үед түүнд гинт бүх юм ойлгогдно. Энэ бол орон зай навиас биш, харин орон зайцгийн төрлийн эрдэнэ юм. Тэр үсээ ханга цасангаа маш их ордонд ирсхийг зөвшөөрвөл үүнийг хэрхэн ашиглахыг зааж өгье гэж санаж тавина. Гэвч тэр яриагаа дуусгах завдалгүй. Элсэх тухайд урдмарт тийм нөгөө тийшээ эргэж хөвтөн онцсон дүр эсэхэд юужин урандаа буцардаг. Юужин шидэ хавиран агуу нөгөө талаас түүнлүү ширтэн нэгэн өдөр ямар ч байсан түүнийг элсүүлнэ гэж дотроо бөвчнө. Энэ хооронд нүдэ ани хөвтөж байсан. Тийм дотроо тэр орон зай тэдний ур чадварыг хууч авчихвал эдэмс нь юуч биш болно. Тиймээс одоо тэдэнд толгой хашаах хэрэггүй. Маргааш өглөө тийм сэрээд шуудлын хайж эргэн тойрноо ажин. Гэвч тэр алхидын явцсан байна. Оронд нь тэр дунд төвсний гүн бэлсглийн ном, өндөр төвсний мангасын цэсний 10 шил, тус бүрний сая. Юуны үнэтэй 10 алтан карт орж харна. Линк явхаа өмнө эдгээрийг түнд үлдээсэн гэдгийг ойлгоод тийний нүрэнд инээн цэвэрс тадарна. Ганцхан эдгээр эдэмсэл түүнийг ижид маршалтай чин зэрэгт хүрэхэд хангалттай гэдгийг тийм мэднэ. Үүнийг бодоод тэр мэдүүлзийг хайх төлөвлөгөөгөө түр хаш тавьж эхлээд өөрийгөө хүчрхжүүлэхээ шийднэ. Эргэж зэлбүүгээр тэр цасны нэг шилийг шүүрч аваад уухаар
хар залтна. 4 сарын дараа галан дээр амтнисыг шатаж, ойрцоо хооснолаад нөмргүүд тарч хаягдсан байна. Агуун голт тийм бисэл хойд соход тод энергийн даршин түүнийг тойрон нэрвчтэн. Гинт хүчээр гэрэлцсэн нүдэн цэрэг тинэгдэж, аянгийн гис ба тэнгэр өөд шидэгдэн. Агуу дүүрэн удаа бурцааж, тийм сүдрээс бусан одоо энергээр гэрэлцэж буй гараа шиштэн. Нүдэрхой зангидан тэр сэтгэл хангасан минэм сэрж, ижид маш дайсны түвшинд хүрсэндээ огт ирэрцэхгүй байна. Нөмргөө нөөрөнд нь нэтгэвчтэй инээд татран тэр ан хийх цаг олжээ. Удаан хугацаанд бороо орсоор байна гэж хэлнэ. Агуугаас гарангуудаа тийм шинээр босгосон 11 бос шанзаарч эдгээрийг ин хийсэн гэдгийг тэр даруй ойлгоно. Нэгнийх нь өмнө засаад тэр нуурын мангасын тоог ботход тэднээс ясч өгдөхгүй байсан гэж эргцүүлнэ. Гэсэн ч Линк тэдний өхлийг бочаал тэмдэглэх сайхан сэтгэлтэй байжээ. Дараа нь нүд нь нэрийн шүхт онно. Тэр нь Линк болсон одоо нас барсан настай нөхөр нусан шамбахтай хэрэгждэг байсан яг тэр шүхэр. Санаач зангаар тэр дэлгэж үзээд ус нэвтрүүлдэггүй. Бөмбөлөг өсгөдийг очараад гайхна. Усам нэвчсэн үзэхэд бөмбөлөг түүний бүрэн хүрээлж, усан саадгүй шамбах боломж олохдгийг тэр ойлгоно. Энэ нээлтэд догдсон тэр мангасд эвжирхгүй тул сүүдрийн авьяастайгаа хослуулж, бүхрийн нуурлал шамбанд гүн рүү шамбах тасан масар там зүй түүний анхаарлыг татна. Эхэндээ юу болохыг нь мэдэхгүй чадчихгүй дунд түвшний төрхийн авьяастай барсавчтай загас гэдгийг таньж мэднэ. Тэр амтан хэтэрхий том төл түүнийг ойж харцсандаа хавь гэж тийм бараг сандарна. Гэвч тэр тэгчэрэг гархандоош өргөжлөлэн шамбана. Эцэст нь тэр нуурын хамгийн гүн хэсэгт хүрч өвшгөө мэдэж үнэхээр тэнд байгаа болов гэж бодож эхэлнэ. Гинт ямар нэрийн сэжигтэй зүйл артан дагаж явааг тэр мэдэрнэ. Эргэн харахад бац залаа газар цохиж түүнийг усан дунд дэрвийг дүүжин шиднэ. Сандарсан тэр эргэн тойрноо ажаад дараа нь өрсөлд хүчийнхөөс татас сохыг харна. Идэвшгүйдээ нүд нь бүжтэн. Энэ бол түүний ийм удаан хайж ясан өвшгөө мэдэж мө. Энэ нь ихлэн сорчлагч түвшний төршхийн авьяас. Дээд түвшний эдгэх авьяастай ажээ. Мэдүүцэн залаа бөмбөлийг цохих гэж байтал тийм чинжаалаа гаргаж ирээд хүчтэй далайж залааг цэвэрхэн тавьчихна. Мангас өвчтөндөө ойрлогч дээд түвшний эдгэх авьяасынхаа ачаар хурдан сэргэн. Сэргсэн залаа дахин түнлүүдээр хад тийм санамсаргүй хөдөлгөөн хийж гараа сонгон хурч. Дээд түвшний эдгэх авьяасыг тэр дорн хоолж авна. Тэр цааш хариу үзүүлэхээс өмнө залаа түүнийг нөөрлөө тийм хүчтэй шидэхэд бат бүх шүхэр нь бод цохивдож амьсгалахад нь бэрх болно. Агаар авахаар амьсгацсан тэр сэрэг мэдээс түүлүүд хүч байгаагаа чарна. Одоо эдгэх авьяастай ч таны хувьд дээлжих юм мэдсэн. Тийм юм аюултай нөхцөл төвшин сэрэгтэй нүүр талхаас хурхан илүү ухаалаг гэж хийдэн. Тэр хурд хүчний авьяасаа хязгаартан толхон ой дундуур давхина. Ард нь аюул хിവэр байгаач тэр эцэст нь нараас нь хөөж ясан юунаас чангижин. Хүнд амьсгад нь тэр хурдаас сааруулж үнэхээр аюулгүй болсон эсхээ шалгахаар ирхэн харна. Аюулыг ард нь орхиод тэр энд юуны төлөө ирснээ анхаарах цаг болжээ. Оюун ухаанаа цэвэрлсэн тэр шинэ авьяас хулахад бижтгэн. Танил дэвшгц гарч ирж дээд түвшний эдгэх авьяасыг амжилттай хоосныг батлна. Эргэж зэлгүйгээр тийм үнийг нэгтгэхийг зөвшөөрөхөд шинэ хүч түүний өөрөөхтэй нийлэн биеийн даргана. Өвдөж би дундуур нөгөөгч энэ нь түүний өмнө тохиолдож байгаагүй зүйл биш. Тийм олон авьяас хоосны дараа би начаал тасаж энэ үе явцадаа бараг хэвэн санагдана. Цөвлүүлгэтээ өөр нэг хүч ирэх, өөр чадвар нэгснээр тэр тасарчдгүй хүч ирэхчиж аяжны дуусхаас хол хിവэр байна. Нэгпэр замжигтай дуусаж статус цанхан шинжлэгдэнэ. Бясар холын авьяас нь өндөр түвшинд хിവэр. Сэлэм сүдрийн авьяас нь өөрчлөгддөггүй ба одоо эдгэх авьяас нь дээд түвшинд өргөцсөн байна. Энэ удаа нэгтгэлжигд явагдаж өмнөхөө сэлгаатай ямар ч өвдөлттэй сөрөг нөлөөгүй. Би нүүнд ил дасцсан нь ойлгомжтой. Шинэ эдгэх чадвараа шархахаар тийм өшгүй мэдүүцээс нэг туслахаар харгаж авна. Тэр хорн маш аюултай тул өчүүхэн хэмжээж энгийн хүнийг өхөд хүргэж мэдэх боловч тэр нэг төслийг ярьсандаа хүрхийг зөвшөөрнө. Гинтэр дор нэдгэж мөцгэн эдгэх авьяасаа асаахад шархан огт байгаагүй мэт алгуулна. Эдгэх хүч нь ийм хүчтэй байгаад тэр гайхаж боловч нэгэн чухал зүйлийг харна. Одоо эзэмшсэн авьяасынхаа ихэнх нь эдгэх хамгаалах гэх мэт дэмжлэгийн чиглэлийн юм. Эдгээр нь амьд үйлчлэхэд төсөлдөгч хүчтэй дайснуудыг ялхад хүрэлцэхгүй. Хүчтэй болж илүү хатуу дайснуудтай тулахыг хүсвэл дараагийнханд тооны авьяасыг хуулах ёстой. Хэсэг хугацааны дараа гэртээ ей үсийг нь засчих зурч чимээгүй сон. Тэр араатны нэвтэрхий толыг сөхөж хэрэгтэй зүйл хайж хавцуудыг гүйлгэн. Догшин баавгай. Гарч шууны тухайн өссөн ч алин ч түүний сэтгэл дундуур орхин. Хоёулын дунд зэргийн лантад гинти өөрч юу ч хийхгүй алга гарсанд нь загнаад санаа зовоосонд нь муу хүн гэж дэмжинэ. Яйн үнэн гэдгийг нь мэдэж бага зэрэг энэний зөвшөөрөл уншилтгүй. Яй үсийг нь үргэлжлүүлэн засаж байтал янгийн төгшиж засна. Номонд ханыгийн зүйл түүний бүх анхаарлыг татна. Хүчирхэг шаргуулж тэр тайлбарыг анхааралтай уншина. Энэ амтан доод зэрэглэлийн хчгсэн өргөж бөөнөрөө байдаг. Хамтдаа давтлахад хамгийн шилдэг маршалтай ажид хүртэл амьд үлдэхийн тулд шаналдаг. Яйны нүд гэвсэлцэн. Яг л түүний хайж исэн зүйл байна. Ганцаараа цас хүч биш. Хамтын ажиллагаа зохицол бут нэрх хүчний тухай юм. Дараа нь юугаг нь хат тэр одоо мэдлээ. Яйн маршрын танхимд орж ирэхэд
мэд ээлжид дүү хоолой түүнийг өгтөн өрийнэ. Лангоны цаан тань дахин түүнийг таниад Янийг тэхэн хараад гайхан инээмсэхин. Хэсэг хугацааны дараа тэр өнөөдөр юу хайж явааг нь 50 асан. Яан нэг чагшин алцгүй бүтэн хүчрэх шаргуульчны бие хэрэгтэй гэж хариулна. Ихэндээ шио бага зэрэг эргэлзэж бусдын адс биеийн сэргэлтээ дэмжихийн тулд дарсанд дүрхийг хүсэж байгаа болов гэж бодно. Тэр бүр сольдсон болов гэж шаална ч Ян бүрөө ойлголтыг нь хурдан ярьсан. Шаа өчлөлт гойж хүчрэх шаргуульч нөөцөн байхгүй гэж хэлвч түүнийг хоосон буцаахан орон сонирхож болцсгүй. Сүүлийн үеийн нэгэн мэдээг хуваалцсан. Линхо бүс донд зэргийн бүстэй хамтран хотдооны зам барьж байгаа бөгөөд хоёр газрын хооронд нутаг зэрлэг аюултай аратнаар дүүрэн гэж тайлбарлана. Тэдний донд хүчрэх шаргуульчны үр бий. Үнийг сонсоод Ян шууд холбоо тавьж түүний хэлж буй бүсэнжийн хадархан царын ганц донд бүс бодох төмөр сая бүс мөн үү гэж асуув. Шаа тамгийг нь батлаад төмөр сая бүс 100 орчим километрийн зайд байршдаг гин. Хүчрэх шаргуульчнууд тэр замын дагуу ханигтай байгаа бөгөөд энэ нь Янийг хүлээж ясан боломж байж мэднэ. Шаатай ярьцах зөөр Ян төмөр сая бүсийн байдлын талаар түүний ярихыг анхаарчтай сонсноо. Тэр нэгэн сонирхолтой зүйлийг дурдна. Хэсэг хугацааны өмнө Могер бүлийн нэг хүн нууцлугаж нас барсан гин. Тиймээс Могер бүл төмөр сая бүс нууцаар давцахаар төлөвлөж гин гэж сэжиглэжээ. Ян хүмүүсгөө өргөж шаа өргөжлүүлэн Могер бүл асуудлыг өөрсдөө шалгахаар атсан гэж тайлбарсан. Гайхмаар нь төмөр сая бүс бүрэн ойлголтыг наадсах гадна 50 замаар шидэж чадсан байна. Үнэн дээр зөвхөн Могер бүлийн орцооны ачаар төмөр сая бүс гэр бүл хоёр худалдааны зам барих гэрээнд хүрч чадсан юм. Энэ мэдээ Янийг бодж тавтуулна. Хэрэв Могер бүл үүнд гар халбсан бол цаг хугацаа холбоо нэрэлцээдэд тул ямар нэгэн бохир хэрэгт орцсон байх магадлал өндөр. Ян тэр бүр их зүйл хийжгүй ч оюун санаанд нь сэжиг өсөж байгаа нь ойлгомжтой. Яг тэр үед шио хайж исэн зүйлээ олж Янд жижигэд зүйлс гартуулна. Энэ нь тэмдэг байр. Тэмдэг нь тусгай арга хэмжээнд орцоход шаардлагатай бөгөөд анх тэдний засаа хатагтай зориулагдсан гэж тайлбарсан. Гэвч төлөвлөгөө нь өөрчлөгдсөн бололтой. Янийг дахин насахаас өмнө шио бахархтай инээмсэглэн тэдний маршгийн танхим том бүсийн хэсэг тол төмөр сая шиг дунд бүсийн дор ажиллаж өөрсдөө дорд үзэх болтгүй гэж нэмэн. Төмөр саягийн ирмэлцлийг ошиахгүй байгаа нь л дээ. Хоёр бүс хамтран худалдааны зам барьжээ. Гэвч зам аюултай аратнаар дүүрэн. Тиймээс тэд нутгийг цэвэрлэхээр маш их дайчдын багийг илгээхээр шийджээ. Яны хувьд энэ бол төгс боломж. Хүчин тэр хүчрхэг шаргуулж хайж исэн бөгөөд энэ даалгаварт нэгтгэн болоход нь тусалж мэднэ. Гинха бүсэжийн гэр бүл өнөөлгүй ирэх мэдлэлтэй бөгөөд нэгэн цаат хүчрхэг байсан мó гэр бүл хөтөл одоо зүгээр л үнэнч зарц мэд хандагдана. Үүнийг мэдж Ян шийдвэрээ гаргав. Хөдлөх цаг болжээ. Лингер бүлийн эсвэлэх талбайд ирэхэд тэд хэн хоттой байгааг тэр харамгч айлгана. Хүлээж исэн тэд асар олон хүн цуглуулж хэдэн зуун дайчин даалгаварт орцоход бэлэн болжээ. Гэрч одоо анхаарч татах нь эрсдэлтэй тул ийм болгоомжтой хിവэр олны дунд шингэн зогсно. Гин толон чимээгүй болж хүчрэхэр нэгэн орж ирнэ. Энэ бол Лингер бүлийн одоогийн тэргүүн. Оргил зэрэглэлийн шилдэг машаас дайчин Лин Минжи юм. Лин Минжи дайчдаг өвтөн мэдчилж араат нь цэвэрч хажихлахаа галбан насаар хэвтүүлнэ. Ян юуч тохиолдоход бэлэн сэрэмжтэй хിവэр байна. Ян арт талаас сэрэмжтэй ажиж байтал нэг зүйлс нүдэнд нь тасна. Могер бүч мөн энд ирсэн байна. Лин Минжи өргөж гарч хүчтэй дуугаар олон түмэнд хандан ярина. Лин хас хөрөн жижигхэн өчр нөөц баг. Бүгд бисаа сусаар хүчрэж боломжгүй тэрээр тайлбарсан. Тийм ч учраас дунд зэргийн суурьтай хийх энэ хамтын ажиллагаа маш чухал юм. Хэрэг ажиллагаа амжилттай болбол зөвхөн Лингер бүлд бос оролцсон бүх хүн тасрыг хашиг өгнө. Гэсэн ч Лин Минжи хож чимэхгүйгээр хождааны замын мангасуудыг цэвэрлэх нь амаргүй сануулна. Жинхэнэ аюул байгаа зарим нь бицэж ирэхгүй байж болцсгүй. Гэхдээ энэ даалгаврын шахамж өмнөх ямар ч ангаас илүү их байна гэж амлана. Олон түмэн дотох тайчид сэтгэж хөдлөж эхэлнэ. Олон хэдэн энэ бол нэрээ гарах ирээдүгөө өөрчлөх хүн цэнтэй зүйл болох боломж юм. Олон түмэн чанга хашгирч Лингер бүлийг мартсан дөө суурин даяар цуурайтна. Энэ бүжигнаан дунд Ян халаасаа жийж байгаад асууч гэж болохыг олж хараад намайг санаж байгаа болов гэж бодно. Гэвч удаан бод хуцаа авчихгүй Лин Минжи дахин итгэлтэйгээр ярьж цөөхсөн дайчдын эргэлзээг ярьсан. Ажиллагааны үеэр олсон ховор араатны эд материал эрдэнэс бүхтэй өөрсдийнх нь болно гэж Лин Минжи батж хэлнэ. Лингер бүл хойг авахгүй. Дараа нь Лин Минжи нэмэлт шагнал зарж дахин гайхшир төрүүлнэ. Маршил дайч бүр дунд зэргийн мангсын цасны 20 шил болон 2 сая заас авна. Харин шилдэг дайчид өндөр зэргийн мангсын цасны 3 шил 10 сая заасаар шагнагдана. Олон түмэн бүрэн урамшиж дахин хөлхөө болно. Энэ заршил зүгээр нэг санал биш, алтан боломж юм. Шалгах цагийн хажууд дайчид урт игнээ үсгэж түшмэж гялалцсан чулуун дээр гараа тавихыг зааварсан. Чулуу хүн бүрийн хүчийг хинжиж бисаа сусын төвшинг харуулна. Нэг үрдүн дунд зэргийн машаашаа гэж харахад тэр дайч хажуу тийш зайрч дараагийнх нь ойртно. Яа хүлээж ажиглана. Хүчирхэг овог ялангуяа Могер бүлд төшөглөл зөвхөн бэрхшээл авчирна гэсэн зөвлөгөөг санана. Одоохондоо анзаарахдаггүй байх нь илүү аюулгүй. Чулуу тайсан дарстаар хүчийг хэмждэг. Тиймээс Ян жинхэнэ хүчнийхээ бахан эсхийг гарах бол үзүүлэлт давхар зэрэгт бууж илүү анхаарлаас зайлсхийв. Ээж нь болоход Яа өрөвс гарч 50 гараа
гараа чулуун дээр тавьж жинхэнэ хүчээ нуухаар хязгаарсан. Яагийн үрдэн сүү шатны маширтай аж гэж харахмаар байна. Орцгож сонгогдтой. Гэхдээ анхаарч татхааргүй. Чулуу төр гжилдад үрдэн харуулна. Сүү шатны маширтай аж. Яаны эрхэн тойрны хүмүүс хөдлөж энэ залуу хүн тэр түвсэнд хүрснийг хараад гайхна. Зарим нь ийм эрт тэр шатанд хүрэх авьяас хэрэгтэй тас хүчрэх гэр бүл их байх гэж бодно. Яан тайван боловч арай хитрхи хичцэн юм болов гэж бодно. Хэдийгээр тэр хүчээ барьж твцсэн ч анхаарч аль хэдийн нэмэгдэж байна. Ойролцоох дайчид өөр хоорондоо ярилцаж ахицаа харьцуулна. Нэг нь дунд шатанд гацснаа гомдол хот. Нөгөө нь жинхэнэ авьяаснууд өргөж залуудаа харж ирдэг. Бусд нь наарт нь нэрийдэг гэж нарийн. Шасах талбайгаас холгойхон ахлагч гээж бол энэ бүхнийг ажиглана. Түүний багны хүндтэй байсан бөгөөд Яаны үзүүлэлтийг хараад багтаа авахар бодно. Яан ойр тод олон түмэн хөшгөө болгоч. Хүчтэй хийнэ тэр шууд гээж босхын баг руу зөвснө. Олон хүн түүнийг илүү хүчтэй ширдэг багт орно гэж гарцсан ч Яан нэрийг цэцгүй сонголтоо хийнэ. Гээж бол түүнийг тэр даруй таньж мөнгөн сар чанын амнаас бахан охиныг амарсан залуу маш чавыг санана. Тэр дурсан ч толгойд нь хоногсон ч тэр түүнийг жилч болоогүй хадсгүй шатны маширтай ч гэсэн бүрэх гайхна. Яан нахцаа зүгээр азийн хэрэг гэж дараа тавьж дараахан аягсан удахгүй бол хажирхан гээж босхын багт орохгүй байна. Ахлагч нэгч секунд ирэлцэжгүй Яаныг багтаа хоёр гараа дэшгүй өгтөн авна. Түүнийг эргүүлэн насандаа ижид бахархаж тогтж байна. Яан гээж босхын багийн шинэ хамтрагчдын хадуунд цагсна. Даалгаварт бүрэн бэхэн болжээ. Тэр ажил ухааны үеэр анхаарч байхыг ээлжлэр хүсгэд багийн дулаанаар өвтөж дахиад нэгсүү шатны машин дайштай усандаа онцгой байлна. Түүний ирсэн нь багийн ормыг өргөж анх хүлээснээс илүү жигд болох байх гэж итгэж нэмэн. Өргөшөө гээж бош бага цовлуулж даалгаврын бүслүү зааж тэнд зөвхөн сул зэргийн мангас байх төлөвтэйг тайлбарсан. Гэсэн ч аюулгүй байдал үргэлж хэн байдаг тус сэрэмжтэй байж бодлогогүй яарчгүй байхыг тэр хатуу сануулна. Хөдлөж хэвсэх тэр агшинд Яангинд ямар нэг зүйл тэдэн зүүн нисэн нэрчмэг мэдэнэ. Баг ширүүн засаад тулаанд бэлдвэрч гээж бош тэднийг тайвшруулж энэ бол мангасын ихний давсгаа дийжгүй юм биш гэж хэлнэ. Тэр шуурхай байр эзлүүлж өөрөө урдаа гарч яар тасыг хамгаалж бусд нь голыг болон хажуу тасыг барина. Бүх зүйл бэлэн болоход Яан харсаа хорцолж юу ирсэн ч над дээр орох гэж бавтаа тавин хэлнэ. Яан болон түүний баг барьцахын дэргэд зогсож архивч давтлахаар бэлдэж буй хоёр улаан нэмтэнтэй нүүр толно. Хоёр тал тулаанд бэлдэхэд хорцсноос байдлсан. Яаны нэг нөхөр тулаан иххий гэж хашгирахад Яан зөвшөөрч нүд нь урдах тайснуудад ширтэн. Нэг агшинд улаан ямтад зэрлэг хөрттэй урагштай ярахад Яан сэрмээ хортон сугарч хогн шууд өгтөн. Яан ихний цахилтыг хааж нэг улаан ямт нэг ус тон. Цаг алчгүй Яан нөгөө улаан араа танцууд байна. Хүчтэйгээр Яан хүлээ өндөр өргөж нөгөө амтныг өшөвшин гардан нисгэн. Яан сэлмээ чанга барьж урагш өсрээд ихтэй амтны биер өгөн шаан. Сэлэн бүрийн шивдэж улаан амтын чанга хашгираад амгүй газар унана. Тулааны дараа Яан ахлагч гээж бош хоёр унсан аратнуудын дунд зогсон. Тулаан хортон төрсөж хүн бүрийн уур чадварыг тод харуулна. Гээж бош 3 дайсныг устгасан гэж бахан хэлэхэд Яан зүгээр инээмс хэлж бүрэн хүчээ анхаарч татахгүй тулд зариуд өрснөө өртөө нөөн. Багийн нэг гишүүн инээж Яан насандаа гайхалтай гэж хашгинод ахлагч гайхуулахаа болох цаг болжээ гэж гээж бошыг тохирхон. Гээж бош хүч дагаж гонгсон дөр эссэсний дараа багтаага хамт инээн. Дараа нэг нь ноцтой зүйл дуртаж чоннууд хөндөй татлгүй дайрсан. Эс бөгөөс тэднийг өрхтөж чоннуудад яш хайлуу сайн боломж олох байсан гин. Ямар нэг зүйл эндүү санагдаж баг чимээгүй болно. Өчин чоннууд ертийн арга байрлаа марцсан бол яаш часан эсвэл алдтаасан байж магадгүй. Дараа нэг гишүүн эрхэн тойрноо анхаартай ажиж чоннууд хөндөй дайрах гэсэн ч өөр зүйл тэднийг зогсоосон байж магадгүй гэдгийг гин тайлхна. Түүнчлэн энэ нь үнэн дээр чоннууд биш. Бүсийн илүү хүчтэй аратнууд тэднийг хүн зайлуулсан байж болзошгүй гэж хэлнэ. Үүнийг сонсоод баг жинхэнэ аюулыг ухаарч эхэлж залуу гишүүн энэ хотын гүн дөртөө тавуулаад байгаа сандран сануулна. Гэвч нэг гишүүн бүгдийг тайвшруулж 3 донд шат 2 төсврийн шатны машин дайчтай бат баг байгаа нь идэвхтэй байхад хамгастай гэдгийг сануулна. Хорцод мал байдлыг намжаахын тулд гээж боловсрын гэрийн жижиг рацыг гаргаж ахлагч бүрт яартай үед зориулж нэгийг өгсөн гэж тайлбарсан. Ямар нэг зүйл буруудвал гээж болов төргөн төсрөнж дуудаж чадна. Тэр баталгаахаар баг хэтвсээ иргэн олно. Дэд хотоор болгоомжтой урагшлах зөөр ахлагч гээж боловсрынд гараа өргөж хөдөлгөөн мэдэрсэн тал бүгдийг загс гэж тахна. Тэрний дээр яг ямар нэг зүйл байх бөгөөд Ямагасын цонхороо хурдан шалгаад гашаар амсгагч гөрүүл гэдгийг олж харна. Анхан шатны төрөлхийн навьяас доод зэргийн гач чадвартай доод зэргийн энэ аратан баг руу дүүл цацж эхэлнэ. Яан гээж болов хоёр өмнөх мангасад ирдээсэн тал бусад гişүүд идэвхтэйгээр урагш харна. Гээж болов гөрвөл доод зэргийн чидүүл нь аюултай байж болно. Бас хонцлох хэрэгтэй гэж бүгдэд сануулна. Жижиг очроод ажилдаа орж Яан хажуугаас ихэндээ баг зэрэг санаа зовн харахад гээж болов баг зүгээр байх болно гэж түүнийг тайвшруулна. Хэсэг хугацааны дараа баг аратныг өс хожиртай иргэн нэмнэ. Тэд амархан ялалтай тэмдэглэж бүгдийг магтана. Нэг нь өөрийн үргийг дорд үзгсэн ч нөгөө нь анхаар сануулсан сам устгал болгож багийн хамтын ажил тоо талааныг ясныг харуулна. Багийн нэг гишүүн энэ хэлбэр талаан байсан. Доод зэргийн тэр амтнд өдөржин эсэргүүцээгөө тус огт ядраагүй гэж хэлнэ. Түүнчлэн тэр идэвхтэй байгаа бөгөөд
бас хэдийг ирвэж огтодч биш ингэн. Баг тайвширч хэвлэгтүүд хөнгөнтийн галт бөмбөр тэдэн зүүн нисэн. Аз болоход yen цавтаа хөндлөнгөөс орч тэр зардууг аварна. Бас олон нэмтэн өрт жоо болцтой. Эхнийх нь галаар амьсгалж гөрөөж байсан тул yen ирч би аратнууд ч мөн адил. Тулаан хараахан дуусаагүй гэдгийг хурдан харна. Ах сүйч гээс усфын дураац харц урч. Бүсэд асуудал гарсаа гэж яартай мэдээжээ тасламжд өдөрч зөвхөн чимээгүй л хариулна. Цаг өнгөрөх тусам гээс бол хатуу үннийг ойлгоно. Твжин гэрийн ирэмбэг эндүрсэн. Тэд түүний атлетийн аюулгүй байдлыг огт тоохгүй тодорхой болно. Өргөө дарахсанд гомдож өөрийгөө хариуцж сутаа гэж мэдэрсэн тэр зэрэгтэй шийдвэр гаргана. Гээс бол аюулыг ганцаараа тоосч багийн хандаа зогтолцоог гаргаж өгөөд зогт гэж шахна. Гэвч нөхөд нь татгалзсан. Тэд өөрсдийгөө ах トゥ гэж түүнийг орхиж явахгүй гэж бат загсан. Үнэн ч сэтгэлийг нь мэдсэн ч гээж бол амиа боддог болоод явхаар тушаана. Аюул нөөлт байхад зогсоод байгааг нь мөн хог гэж сандарч зогтхойг хашгирна. Энд өдөөс бүгд өхөж болцсохыг тэр сайн мэднэ. Нэгэр сандарч ганцаараа гүйж зайлна. Өөр нэг гишүүн үнийг хараад нүдрхаа зангидан амьд гаруул тэр холчхорыг хариуцлагад унахна гэж татраа тангаруулна. Дараа нь гээж бол Янс руу эргэж авьяас хийгээд хүч чадлыг нь ачаардаг. Тэр Янд хоёр залуу нөхрөө аваад за байхад зайлш гэж Ян шиг авьяастай хүнийг алдуул харамсалтай гин. Бусад гишүүд зөвшөөрч яаж чадахгүй тулаанд үлдэж ирээдүгээ бүүрэж гэж шаана. Ян зөвлөгөөг нь даах хэмшиг чимээг өдөр эсгэн. Гэрч цотхын оронд гин турагчтай арч түүнээс хүчрэхэг авар тесрэн гарч бүгдийг цачир дозон хөшөөн. Тэр хүч буюу элит маршал дайчны эргэлзээгүй авар багийн ханыг балмартуулна. Ян чихэнд хүчээ энэ бүх хугацаанд нуусан гэж хинч төсөөлөөгүй. Ян чихэнд хүчээ хизээж харах бодлогүй ясны мэдвч. Одоо нөөс гээж башфын баг бүхтээ өхөж мэдхийг ойлгоно. Гээж баш хүсвэр ганцаараа амархан зайлж болох хатлаа үлдэж. Бастай хамгаалахыг сонгоно. Тэр эр зэргийг харсан Янүр буруулж чадахгүйгээ хорно. Тэр цогтхын тулд бус тулбахын тулд ураг шалхана. Урагшаа ширтвэхтэй хүчээ нуун чимээгүй сохно. Өөрийг нь моо гэр бүхийн амиа хичээгчдээс тэр болгож байна уу гэж Ян эргцүүлнэ. Гэвч үүнийг бодгцаагаа олго. Жинхэнэ хүчээ ис гаргаснаас болж дараа нь асуудал дэвцэн ч энэ эрсдлийг тэр өрхөд бэлэн. Ахлагч гээж wolf-ын шудрах цанд итгэж чухал үед өргөж гарсныхын төлөө муугар хандахгүй гэдэгт найдана. Ян хүчээ бүрэн тавихад цэвэр хүчний дагуулгаа гараа сэргэн. Гээж wolf төлгөө ширтэн. Яны үзүүч бай хорд хүч бол зөвхөн элит маршал дайчин байдаг зүйл. Энэ нь гайхал төдийгүй харсан хүн бүрээр дөргөнө. Эргэлцэжгүй Ян сүдэр сэлэн мөр чадвараас хот дайснууд араасаа унана. Ян зүгээр хүчтэй бус харин линха баазын шилдэг дайчдын нэг гэдг нь бүгдэд татхан ойлгохно. Баг Яны хүчний цачиртаас сэргэж амжаагүй талаар талаас гин ташраа сонсдно. Энэ бол өмнөгүйж зогтсон тэрээр одоо гацж тасламж хугааж байна. Нэг нөхөр нь анзаарч авар хэсгээ эргэлзэгч хавсагч гээс бол бэрэж чарахгүй. Тэр хүн хэмэрлийн үед багаар ихэд ганцаараа амьд гарна гэж бодон сонголтоо хийсэн. Одоо үр дагаврыг нэвжиж байна гэж бүдэд сануулна. Энэ хооронд Ян урд замыг цэвэрлээд 50 эргэж надтай хамт турших уу эсвэл өвдөх үү гэж бастаас асууна. Эргэж зэргүүгээр гээж бол баг бүхнийхээ өмнөөс бид гээж wolf-ын баг юу ч болсон хамт байна гэж хариулна. Ингээд тэд игнэгээ засаж юу ч тохиолдоход бижин болон Яныг дагаж дараагийн тулаан руу орно. Хүнд тулааны дараа баг амарч залуу гişүүдийн нэг нь өвдөж ялах зур нөгөө нь 50. Барагч зураасгүй Ян таарцуулахад чи ямар инээдтэй харагдаж байна гэж тавламлана. Бүгд Ян лүү бишрэн харна. Ахлагч гээж wolf аюулгүй газар хүргэсэнд нь чин сэтгэлээсээ ташрахч. Ян юу ч бишээ гэж хайхрамжгүй өнгөрөөн. Дараа нь тэр аюулын бүсийн гүнд туршиж үзэхцүүл би гэж бартаагаа буцахгүй гэдгээ мэдгэдэн бүгдийг гайхшруулна. Гээж wolf гайхаж Ян үнэхээр ганцаараа цааш явах бодолтой юу гэж асууна. Эрсдлийг бодоход ухаалаг алхам биш ч Ян гэхдээ инээн сүвсэн зүгээрээ гэж баттай хэлнэ. Нэг нөхөр нь үлдхийг ятгах гэвч гээж wolf орцож бид зөвхөн садуулна. Дахан дэмий гэж бусдад хэлнэ. Яны харуулсан хүчээр бол ганцаараа явахад хол илүү чадвартай. Илүү хүчтэй гэр бүл том аюултай нүр тулхасаа өмнө эдгээр хавьяасаа бүрэн ойлгох хэрэгтэй гээ мэднэ. Түүний жинхэнэ хязгаарыг онлоор бус. Бодит тулаанд сарих хүслийг тэр дотроосоо мэднэ. Зэвшиг бүсийн гүнзүү орох тасан магаар хорц эвгүй өнрээр түн. Магадгүй араатны үүрэнд ирснээ ухаараад тэр хөмсгөө зангидна. Өрөө шалхахтаа ямар нэг зүйл болохгүй байгааг мэднэ. Тэр агшинд газар даргиж гинт мангсын гарц хойж энийг нүдэ хасна. Гэвч тэр дараа өөрийгөө барьж авна. Ян гөрвөлийн ханыг оч харсан бололтой. Яг л түүний хүссэн зүйл. Эдгээр хүчийг хязгаарт нь хүргэж бодит тулаанд хит эсхийг сарих төгс сард гөрвөж тэр даруй гаш буулжин. Гал Яны цанцыг шатааж эхлэвч тэр энэ боломжид харин ч давхиж байгаа шиг тэр зөөр холгүйхэн байсан гээж wolf-ын баг тулааныг оч харна. Ахлагч гээж wolf асар том араатантай нүр тусан тэмцэж буй таньж дүрсийг таньж авна. Тэр бол Ян байлаа. Ам дөрөн гал үзэх хавар гөрүүжийн эзэн лөө Ян эргэж зэргүүгээр 50 зэрэгтэйгээр дайрч харав. Энэ бол зүгээр нэг тулаан биш. Биеийнхээ хязгаар эдхийг хавьяасаа сарих жинхэнэ боломж гэдгийг тэр мэдж байв. Хурдан дуусах хооронд Ян тулааныг зөрөөд сонгож араатны гас өөрийг нь нэвтэх эсвэл ивэх чадвар нь дэвтэх үү гэдгийг мэдхээр байнгын гинжиг төвчгөө шийднэ. Галын
Ардын дэлбэрч барих цаг орчин тасралт төвд эсэрч тулааны талбарыг галт зөр гэрчдүүлнэ. Холоос гээс болох юм баг сандран шигтэн. Багийн нэг нь эмэд байгаа болов химэн чимээгүй хүн нэрлэлцэн. Ахлагч гээс бол санаа зовж байгаа хэдий ч тэдний хийж чадах юм үгүй. Гэтий хүлэн зөвшөөрнө. Энэ тулааны хүч тэдний төвшнээс хэтэрхий даасан байжаа. Эцэст нь галт төр унтарч ирэхэд ян шатсан газараас тавин. Ирэмгийн ясхан гарч ирж унсан гараатны дэрэг згсэн. Тэр араатан луу харан энэ мөрөдөө тогсоомдоо ялсан. Харин үнээс ч чухал нэдгээ хавьяасан сарвтыг даасан гэж чимээгүй хүн бүтэнэ. Үргэлжлэж дараагийн хэсэгт. Хэрв танд таалагдж байвал лайк дарж, сувгтон мань бүтгүүлээрэй. Дараагийн хэсгийг тун удахгүй хүргэнэ.